байцгаана уу Улимпласын үзэгчтэй мөнхлөө байна. Сайн байцгаана уу Улимпласын үзэгчтэй асуур хамтлагийн дуучин санаа байна. Сүүлийн үед ер нь хуучны дуу ихтэй сонсдог шүү дээ. Хуучны дуу, Billboard-ын дуу хаяа сонсноо шаардлагатай. Угаасаа энэ тэнд явж байгаа болохоор. Би гэх юм бол яг сүүлийн одоо найруулагчдын одоо Америкийн ч юм уу те сүүлийн үед хийгдсэн кинонуудын саундтрекийг ер нь бол сонсох дуртай болоод байгаа. Өөрөө бас кинон дээр юм бичих дуртай, задлах дуртай, сонирхолтой байхгүй. Тэгээд тэрнийхээ дагуу бас сүүлийн үед commercial дуунаас татгалзаад ер нь киноны дуунуудыг хөвчлэн сонсож байгаа. Commercial дуун дээр бол би илүүлэх. Тийм машинд бол ер нь сонсно л доо. Мэдээж утсан дээрээ татцсан дуртай плейлистүүдээ ч юм уу те. Төгжрөл дунд мэдээж сонсоод явах бол сонирхолтой. Цагийг одоо юу гэдэг чинь хилээ сайжруулах ч юм уу те. Олонгой нөгөө нэг good adventure их байгаа. Тийм учраас плейлистэд бол сонсноо. Дууны үгийг гэх юм бол би ял нэг шинэ гарсан дуу 5-аас 1-6 удаа ч юм уу сонсоод яг дуун яг нэг тахилтын хэсэг ч юм уу яг толгойд орсон байдаг. Тэгээ нэрийг бол бас search хийх үедээ ч юм ийм нэртэй дуу байсан юм байна гэх мэтчлэн цээжилчдэг. Манай санаа яа гэв. Шинэ нөгөө утсаараа ингээд залгацдаг болохоор нэрэн дандаа гараастай. Тэгэл ер нь цээжилж нэ. Гэтэ сүүлийн дуунуудыг сайн мэдэхгүй шүү. Тэгэхдээ манай санаагийн дууны сонголтууд ер нь бол good. 24 hours anymore. Адам Левиний дуу. Тэ нэрийг мэдгүй. Girls like you, girls like you. Нэрийг мартчихлаа шүү дээ. Би яг дахиж ийсэн чи санаанд орчлаа. Аюу олон артистууд орсон байдаг. Cardi B. Яа, Cardi B-тэй дуусан. Тий, клипэнд нь болохоор одоо яг модель, тэ жүжигчид, эмэгтэй артистуудыг хөвчлэн сонгож тоглоосноор хүмүүс маань мэдэх хаа. Окейч, do it. I can't write one song that's not about you. Тэ Shawn Mendes юм шиг биш. Яна өстэй нэрийг нь би авах юм уу? Shawn Mendes шиг байдаг. За авч тээ. За. Дууны нэрийг мэдэхгүй байна. Хоолоогоор л тэллээ. Энэ мэн Амархан. Хе. Dancing with the Strangers. Sam Smith. Hey. Wonderboy-ийн юу лээ? Wonderboy-ийн нөгөө дуу. Оо. Номер 1 гүлөө. Tell me something, boy. Lady Gaga. Bradley Cooper. Киногийн яриад гэж байна. Star is Born киноны soundtrack. Ate Shallow. Санаж байна уу да миний амра сэтгэл шинэлсэн өөр хонгоо. Монгол дууч юм байна. Миний сэтгэлийн хайр. Тайруулаа. Хишиг далай авах шиг. Зоригт хишиг далай. Миний хайр. Шүү. Тийм Монгол дуу юу хэцүү байдаг. Артистийн таасан тий. Чи мэддэг юм уу? Мэдгүй. Би ч мэдгүй.
Мэдхгүй. Ёо би ямар дуу мэддэг юм бэ? Окагч NMN биш Mrs M. Окагч. Татарын заяа юм. Татвар гэнэ. Татарын мөг яах вэ? Тийм байна. За зөвхөн тэгвэл оноогоо хувааж авч болох юм уу те? Нэг нь таачлаа шүү дээ. Татвар. Аримын. Окей. Яа. Billie Eilish. I don't wanna биш. Галит хоёрын Галит Billie Eilish хоёрын тийм клип нь оллоод ер нь бол их тийм содон онцгой одоо хийцтэй гэх юм уу та. Тэгээ угаасаа одоо Billie Eilish бол нэлээд одоо тинейжруудын дунд тийм одоо танигдсан. Тэгээ сүүлд ч гэсэн ер нь интервьюгуудыг үзэхэд бол дөнгөж 17 8 настай. Гэхдээ одоо гаргасан амжилтууд нь тий нэг 2 жилийн дотор ихтэй бол бүр гайхалтай хэмжээнд хүрсэн. Тийм эмэгтэй артист, тинейж тэгээ ер нь бол одоо манай монгол сонсогчдод ч тэр ер нь бол аль хэзээний мэддэг болсон артист хаа. Flash. Ой үлээ. Тэг би баг ухта бас сонсдогсан. Юу лээ дахилт нь уйлаа харт минь чиний хэнээс нэр нь орж ирэхгүй байна. Яг ч гэсэн клип нь болохоор яг дөрүүлээ нэг юм цаана нэг юм цагаан тийм суудлын жижигхэн машинтай гудамж нэг юм нэг юм hometown нэг юм гудамжинд тэгээд ядчихсан нэг юм дуулаад байдаг. Энд чинь нэг дүр студ дотор хоолой бичүүлээд ингээд дээшлээ. Өөртөө билүү? Тийм штэ. Би оноо авчидаг. Anonymous. Окей. Хайрт минь. Чамайг сэтгэлээхэд зүрхийг зүслээ. Чиний л өмнө гуйг ямартаад. Энд дуусан пop. Тимо юм. Тимо юм. Тийм нэг юм Япон хувцас өмссөн юм ихтэй. Тийм клип нь тийм би яг санаж байна. Захаа ирээд захаа бичлцээд тийм хоёр хосын тухай өгүүлдэг клиптэй. Тийм үү. Тийм. Тэрс хуваагаад авчихсан тий. Энийгээ дуулдаг болоо. Office та тий. Дуугаад. Тийм. Монгол дуу. Шинжилт болсон юм уу? Намра бороо. Энэ бол ах ч гэсэн voice дээр амьдаар бас дуулж гарч ирж байсан тийм. Намрын сэрүүн бороо. Тэс намартай дуу гэдэг нэр нь бол. Итгэлтэй. Санаа ихэд. Тэ хаврын цэцэг гэсэн үү? Тэг хаврын цэцэг. Үүлэн чөлөөний. Йоо ямар хэцүү юм бэ гэхдээ. Амар хэцүү нэртэйс. G Wonderboy. Rap. Boss үдэн boss. Boss. Киноны soundtrack. Сонссон. Окей. Payphone Adam Levine. Би тэгтээ хожигдж байгаа юм шиг санагдаад байгаа болохоор амар. Одоо тэгтээ санаа намайг баг гүцчлээ те. Мөн үү? Гүн. Баг яриад байгаа. Katy Perry. Тэгтээ дууны нэр нь
дурсан чинь хэлчлээ шүү яг. За энэ оног нүг би үгс. Part of me. This is the part of me. Үсээ ингээд энийг залуу таягдчаад апсайд болоод тэгээ цэрэгт явж байгаа. Дайчин эмэгтэйгээ тийм клиптэй байд юм аа. You first. Лопа. Тэгээ хойлоосаа өгөн зэрэг тарчлаа шүү. Тэгээ миний гар доор нь байсан шүү дээ. За окей. Тэгэхээр санаа төрүүлсэн гэсэн. Яг ингэжсэн чи дээрээс нь ингэсэн. Амар тодорхой дэсээ цэцээ гэсэн чинь цэцээ шээ. Katy Perry. E.T. Тэг намайг Kanye West. Чамд ямар санагдав? хөгжилтэй байлаа. Тэгээд яг энэ хаврын тэгээд жоохон стресстэй тэгээд төгжрэл гэх мэтчлэн зүйлүүдээс хэсэгэн зурч гисэн ингээд флашбэк хийгээ, throwback хийгээ, дуртай дуунуудаа эргэж санаад бас найзтайгаа хамт тоглоод өрсөлдөд хөгжилтэй байлаа. Дууны нэр цэжлэхэд ер нь чухал шүү. Чухал шүү хүмүүсээ. Уг нь дуу таах дуртай. Гэхдээ өнөөдөр жон гусуулсан юм шиг өдөр шүү дээ. За яг дараа дахиад үзснэ гэрлээ. Тэгээ дараа би санаадаа хэрвээ үнэхээр оролцох боломж олдох юм бол би дараагийн удаа санаадаа боломж олгоё.